Сайн байцгаана уу, комедийн содхон байна. За сүүлийн үед монголчууд одоо хаана уулзах вэ гэхээр темплд уулзъя, хаан суух вэ гэхээр темплд сууя гэх тэ. Хаан жаахан анд нөхтөрөө байх вэ гэхээр темплд бай гэд. Хаан шинжил тэмдэглэх вэ гэхээр темпл тэмдэглэе гэд одоо сүүлийн үед нэлээд их темпл гэдэг газар одоо энэ яриан донд анзаарагдах боллоо. За тэгээ та бүхэн маань темпл санд хурж ирж одоо байгууллага хамт олноороо найз нөхтөрөө шинэ жилийн баярыг бас тэмдэглэхийг хүсэх юм бол темпл страныхан маань 3 төрлийн меню гаргасан байгаа. 250, 280, 320 мянган төгрөгийн үнэлгээтэй юм 3 менюг гаргасан байгаа. Темплийн постнод болон бичлэгний доор хоол нь ямар юм бэ гэж одоо маш их хүмүүс асуусан байсан. За та бүхний Temple Strand дээр зарим хурж ирж баяраа тэмдэглэж буй энэхүү өдрүүдэд хамгийн ихний хоол бол мэдээж салат, Caesar салат. Хүн чинь бас эхлээд нүдэрээ иддэг гэж байгаа шүү дээ энэ хараа. За би бол энэ салаатанд 10-аас 8 гэдэг үнэлгээ өгмөр байна. Вау, за эхлээд нүдэрээ иддэг гэж одоо би хэлсэн дээ тий. Идвэл бас идсэн шиг идэх хэрэгтэй тий. Тэгээ одоо ингээм амтлах тусам өөр амтнууд тааж юм шиг тий. Энэ айгуу гоё юм а тий. Тэгтээ загастай бас юм төгс хоршил болж байна. За Temple Strand-ын маань ер нь бол 3 төрлийн одоо үнэтэй шинэ жилийн ийм меню гаргаж байгаа. За 250, 280, 320 гэдэг юм багцтай байгаа. Гурлаа ийм 4 курс одоо хаалтай. Let's go. За. Вау, за гоё. Нилийн шүүслэг харагдаж байна. За энэ амтанд орчлоо. За энэ махнаас дахин үзэхгүй бол болохгүй нэ бурхан минь. Уушлаарай. За тэгээд шинэ жилийн баярын цэнгүүнээ хаана хийх вэ гэж бас бодож байгаа. Гоё тансаг орчин амтд хоол тий. Гоё тайзны дууралт мэрэгжлийн одоо бүх зүйлийг хүсэж байгаа тийм хүмүүс байх юм бол нааш анхаарлаа хандуулаарай. Temple Strand-ыг та бүхэн урьж байна. Temple Strand 12 сарын баярын захиалгуудын аль хэдийн тал өдрүүдэд захиалга авсан гэсэн шүү. Үлдсэн тал өдрүүдэд нь та бүхэн амжаад орохыг хүсэж байна. За тэгээд энэ хүү бичлэгийг үзэж байгаа нийт хүмүүстээ бүгдэнд нь 2026 онд алаадаг оргил дээр нь гараадаг. Баярлалаа.